Сайн байцгаана уу сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Хүлээн авна уу. Мэрэг төлгийн хэрэгээр 30 орчим жил ял эдэлсэн Зарин Дамдангийн эд шид. 1970-аад оныхон хөвсгөлийн Зарин Дамданг андахгүй. Тэрээр мэрэг төлөг хараалж хатах хийсэн хэрэгээр олон жил шоронд суусан нэгэн бөгөөд ардын багш хэмээгтэн шоронд нэрд гарсан Пэрнлээ найдан салхитын колоноос оргоход нь Зарин Дамдан тус болсон гэдэг. Найдан түүнд оргох төлөвлөгөөгөө нэгтгэнгүү ярьж 25 төгрөгөөр гарыг нь цайлахад "За, ах нь чамд тус болно. Би олон хүнд тус болсон. Харин чи элдвийн хүнд яриад байвал чамааг золиос нь гаргаж худалдах хүн халахын шоронд олон биш шүү" гэсээр нар шингэхийн үед төлгөө татаад "Чаата өнөөдөр оргож болохгүй, маргааш их хүлээ" гэж хойшлуусаар байгаад яг 21 дэх хоног дээр нь "Өнөөдөр замчин бүтэмжтэй айх явдалгүй" хэмээн замыг нь засч өгсөн гэдэг. Зарин Дамдан шоронд хийсээр хоригдож байхдаа иймэрхүү байдлаар олон хүнд тус болж нэрд гарчээ. 1964 онд завхны Тосон цэнгэлийн хорох лагер татан буугдаж, гөлөөн цэрэн дондог Дашин ядмаа Зарин Дамданаар хот руу ачигдаж Улаанбайшингийн шоронд ирсэн байна. Дамдангийн бүх пүүгээ дэвсгэр шашны эд зүйлсийг хоригдлоод барьчихсан Дамдан өөрөө шилүүсэн дотортой дугуй хээтэй цэнхэрт хоргон дээлтэй хит хутгата шоронд морилсон гэдэг байна. Хянагч нарт хүртэл түүнээс бишүүрхэж хутгийг нь хурааж авалгүй дархалсан нь энэ байлаа. Зарин Дамдан шоронд байхдаа мөнгө гэчийг ёстой л эргэлдүүлдэг байж. Гэхдээ авгар атмаа маягаар мөнгө цуглуулах биш, өөрийнхөө авьяас бэлгээр шоронгийн дарга хянагч нараас мөнгө авдаг ажилтай. Учир нь тэд Дамдангаар мэрэг төлөг хийлгэж, зарим нь бүр ар гэр авгаа хүүхдээ хүртэл даатгахчихсан эртиш нь авч явж барай засал хийлгдэг байж. Гэвч тэрээр мөнгө төгрөгийг нэг их тоодоггүй. Ямар сайндаа л сүсэгтнүүдийн өгсөн мөнгө төгрөгийг нааран дээрээ ил хайчихдаг байж л дээ. Тиймээс нэг сэргэлэн хоригдол мөнгийг нь авчгаж. Тэгтэл цуу татмаан Дашин ядмаа "За, эцгийн мөнгийг авсан хулгайчин гэдсэн өнөө шүн дүүрч өхөн дээ" гэсэн байна. Энэ яриаг тэнд хоригдож байсан бүх ялтан сонссон бөгөөд шүн болоход Дамдангийн нааран дээр хин нэг нь мөнгийг нь эргүүлээд бүгдийг нь тавьчихсан байсан гэдэг. Арга чадалтай, авхаалт самбаатай, хаанч утсан асар их нөлөөтэй байсны хүчин тэрээр мөнгө төгрөг, хувцас хунаар идэж уух юмар огт дуталгүй 30 орчим жил ял эдэлжээ. Ингээд Зарин Дамдангийн талаар өгүүлсэн зарим хүний дурсамжийг толилуулъя. Төвний охин Батчулан өгүүлэхдээ "Миний аав Жамбын Дамдан 1908 онд Хөвсгөл аймгийн Ринчин Лөмб сумын нутагт төрсөн. Эцэг эхийн гар дээр эгч дүүгийн хамт өссөн. Аавын маань эмээ, ээж нар чадaltaа сайн удагнууд байж, ичтэй сайхан тэнгэрүүдээр мануулж байснаас аав минь удмаа залгаж 9 настай байхдаа хуйгалсан гэдэг. Аав маань эвдийн хийдэд шавлин суудаг байсан гэдэг. Монгол төвд бичгтээ тооны ухаанд гаргууд хүн байсан. Би сургуульд байхдаа аавыг тоогоор мэргэлдэг болохоор нь 4 язгуур тооны толь бичиг барьж суугаад ааваар тоо бодулж шалгадаг байв. Хэдэн ч оронтой тоо бай квадрат зэрэг дэвшүүлж хариуг нь огт алдаагүй хэлдэг байсан. Аав маань их эрдэмтэн Пимбэрийн угсаатны зүүн судлаач эрдэмтэн Бадам хатан нартай их дотны харилцаатай байсан. Монголын угсаатны зүүн салбарт аав маань их хувь нэмэр оруулсан гэж би боддог. 1938 оноос 1968 оны өвлийн сар хүртэл аав маань халахын чанга дэглэмтэй гэсэн бүх шоронг дамжин орж гарч явсан. 1969 оноос хойш баривчлагдаж таслагдаагүй боловч дотоод явдлын яамны байнгын мөрдөлтөнд Улаанбаатар хотыг тойрч нүүж явсаар 1972 онд нутаг явж эгч дүүстэйгээ уулзаад хот руу буцах замдаа Алан Эрдэнэ сумын нутагт нас гарсан.
Ер нь манай аав алаг эрдэнэ сумаас байнга баривчлагддаг байлаа. Үсгэл амийн шүүхээс ял авч шоронд орж явсаар мөн л алаг эрдэнэ сумын нутагт амьсгал хураасан. Миний аав үзэл бодол, итгэл, ухаарлаараа уужуу байж хүмүүнийг тэнгэр, лус, төрийн сүлжтэй нь холбож, ил талдын бүх орчлонгийн амьдрал үнэнч огт шантралгүй туйлбартай жинхэнэ хүний өмстэй амьдрсан хүн хэмээн ярьсан байна. Монголын шинжлэх ухааны академиг олон жил тэргүүлсэн газрын ширэнд явгаа түүний тухайд урсгахдаа. Нэг өдөр Цэдэн бол намайг дуудаад дарахтын зайран дамдан гихчийн тухай ард олноос олон захиа заана миний нэр дээр ирсэн. Энэ хүний тухай судалж үзүүштэй санагдлаа. Угсаатан зүүн судлаач Ринчингийн хамт тэр хүнтэй уулзаж учир байдлыг тодруулж ирнэ үү гэд нэг боодолтой зүйлийг түүнд өгөөрэй гэсний дагуу миний бие Ринчинтэй уулзлаа. Тэгээ бид хоёр нэг өдөр кино үйлдвэрийн зааланд дамдан шоронгоос авчруулан уулзсан юм. Уулзахаар барахгүй түүний бүүлхийг кино хайсныг буулгаж авсан. Ринчин дамдан хоёр эртний танилуд байсан юм билээ. Кино зураг авах цуурт би Ринчингээс бөөгийн тухай зарим зүйлийг тодруулж авсан. Дамдан хуйг дуулгаа өмсөд зааланд бөөлөхдөө гацраас хөндийрч таазны тгий голд дүүлэн ирж бөөлж байгааг миний бие нүдэрээ харсан билээ. Би тэр гайхамшигтай агшныг одоо хүртэл санаж явдаг. Тэгээд бөөллийн дараа баг зэрэг ярилцсан суух зурд тэр нэг мэтгэд алга болсон байж лээ. Би Цэдэн бол даргын өгөрөө гэсэн боотолтой ямиг өгч чадаагүй дэ бантаад Ринчингээс "Хөө нөгөө хүн чи хайцсан бэ?" гэж асуухад "Лаавал хаалгаар гарсангүй" гэж хариулж байсан. Энэ тухай Цэдэн болд танилцуулаад боотолтой ямиг чинь өгч чадаагүй гэж учралтал. Би тэр хүнтэй хэдэн минут уулзах юмсан. Даанч боломжгүй юм да гэд санаа алдаж ирлээ. Тэр бөөгийн тухай киноны хальсыг кино үйлдвэрийн архивд хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс орнуудад үзүүлж харуулбал Монгол хүний чадварыг гайхна гэж бодоод миний бие кино үйлдвэрийн архиваас материалыг нь хайж үзтэл 1990 оны үед устгагдсан тухай актаас өөр зүйл олоогүй хэмээсэн байна. Угсаатны зөв судлаач Эрдэмтэн Бадамхтай ярихдаа би анх удаа Дамдан Зайранг Ринчин багштай танилцуулсан юм. Тэр үед Дамдан Зайран мөрөнгийн мөрдөнд байсан үе л дээ. Аймгийн намын хороотой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж буудлын жижиг өрөөнд Ринчин багш Дамдантай уулзаж бөөлж өгөх хүссэн. Тэгтэл Дамдан "Өвнөөс олоод энд сууж байгааг та мэдхэлээ" гэж татгалзахад нь би "Таны өвөг дээдсийн толгойг бүгдийг нь мэдэх юм. Тэр бүгдийг нэг өдөр ачаад ирвэл та яах вэ?" гэлээ. Тэгтэл Дамдан ихэд сандарч "Бадамхатай минь тэр ёстой болдоггүй хэрэг. За би та хоёрт явганаар бөөлж үзүүлье" гэсэн. Ринчин багш бид хоёрын тавиланг айлдаж хайрлаа гэхэд "За" гэд хуураа татаж онготоо оруулснаа Ринчин багшид хандаж "Та санаж бодсон зүйлээ бүрэн гүйцэд хийж чадахгүй байсаар энэ ертөнцөөс явах юм байна. Харин энэ Бадамхатан бол санснаа гүзийгээд төдийлөн их насалж чадахгүй хорвоог орхих нь гэж миний онгод хэлж байна" гэсэн билээ хэмээсэн байна. Унгарын бөө судлаач Эрдэмтэн Монголд судалгааны ажлаар ирээд Ринчингуатай уулзаж Монгол бөөгийн чадлыг ганц ч болов үзэх юмсан гэж хүссэн байна. Тэгтэл Ринчингуа "Тэр болно" хэмээгээд түүнийг шоронгоос гараад Улаанбаатарын хайлаастад амьдарч байсан Дамдан Зайрантай уулзсан байна. Ингээд тэд учир байдлаа ярилцсны эцэс Дамдан Зайран бөөлөхөр болж л дээ. Тэрээр Эрдэмтэнд хандаж "Холоос ирсэн танд би нэг бэлэг барья. Хулгай онгодоор зүүн өмнө зүгээс нэг алиас мөнгөн аяга авчруулж танд дурсахыг" гэж хэлээд бөөлж гарчээ. Тэгээд баахан бөөлсний эцэс нэг мөнгөн аяга өврөөсөө гаргаж ирээд Эрдэмтэнд барьсан байна. Ринчингуа Эрдэмтэн хоёр бүр гайхаж орхиж. Харин маргааш нь Ринчингуа "Үүнийг юу н шалгая. Хаанаас авсан тэр газарт ч очийгээд Зайран Дамдан Эрдэмтэн хоёрыг дагуулад машин хөлөглөн Хинтээ аймгийн Мөнх хаан сумын нэг айлд ирж л дээ.
Тэгээд сонин сайхан яриад илгэн байх зураа Ринчингой. Танах ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз гэж асуухад гэрийн эзэн өвгөн. Бид ам бол 3 уулаа. Өчигдөр уржигдэрхэн авдранд байсан мөнгө аяга алдаж орхиод биений хулгайд хардаад сууж байна. Уг нь манайхаар ойрын хідэн өдөр хүн амтан үзэгдээгүй юмсан. Тэгэхээр бид 3-ын хин нэгнээс гарцаагүй л дээ гэсэн байна. Тэгтэл Ринчингой цонхон дотроос өнөөх мөнгө аяга гаргаж харуулхад гэрийн эзэн. Хөө, энэ байна шүү дээ гэд учиргүй гайхан дуу алдсан гэдэг. Өнөө цагт бол гар утсаар биендээ мэдээлэл өгөөд тохиролцчлоо л гэж бодмоор. Гэвч захиргааталтын үед хөдөө орон нутг руу уцаар ярих гэж захиалга өгөөд 4-5 хоног байж нэг юм хоорондоо харилцдаг байлаа шүү дээ. Өнгөрийн эрдэмтэн энэхүү явдалд итгэж яадан. Эднэр хуйлцсан байж магадгүй гэж бодоод дахин шалах гар шийдсэн байна. Тэгээд нутаг буцах өдрөө Ринчингой хамт Дамдан Зайрангийн гэрт ирээд хамрын тамхи тамхилах үед нь та энэ хөөргөө надад бэлгэлчих химээсэн байна. Гэтэл Зайран Дамдан халахын нутгаас аваад гарч чадвал авал та гэд өнөө хөөргөө өгч. Эрдэмтэн маргааш нисэх буудлын гайлаар орох үедээ Зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзүүлэх гэтэл тэр нь алах болчихсон байж. Тиймээс тэр ихэд гайхан биширж Монголын бөөгийн эрдэм чадалд үнэхээр итгэлээ хэмээн Ринчингойд хэлээд нутаг буцсан гэдэг. Дамдан Зайран Ринчингойд дархтын бөөгийн дуудлагуудыг хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн Монгол бөөгийн судалгааны хэрэглэгт хүн хэмээх номондоо өдөр сараар нь тэмдэглэн үлдээсэн байдаг бахнэ. За энд хүргээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар эргэн баяртайгаар уулзцгаая.